Өнөө. Сайн байна уу? Гэрэл туяа гэд хүнтэй яри? Байна. За сайн байна уу та? Сайн хин бэ. За өнөөдөр өөрөө чи харин төрсөн өдрөгөө би маргааш яри гэсэн харин. За. Дашторч гэд танаа хүү юу? Тий. За энэ золиг одоо ээж гэртээ ирсэн байгаа. Би ээжтэй уулзаа тэгээд гараа явчих. Тэрний дараа та залгаараа гэж тэгсэн. За. Өөрөөс чинь л айгаад байх шиг байна. За. Тэгээ би маргааш яри гэсэн цагдаа сэргийлэгт бүртгүүлсэн болохоор залгаад асуугаад болдгоо. Харж уулзмаар байна. За яасан болоо. За танах 13-т байдаг манайхын бүхэн өргөний наан байдаг байхгүй юу? За. Намайг доржоо гэдэг юм аа. Тэгээ юуг бас гайхмаар юм ярьж байгаа дуучлаарай. Намайг доржоо гэдэг юм тий. За. Тий, манай хүүг Улаана гэд энэ Дашторж Улаана хоёр найзлдсан байна. Улаана. Тий, Улаана гэд тий. За. Улаанаа гэж дууддیں۔ Эдгээр одоо юу гэж дууддیں мэдэхгүй. Тэгээд заана 3 хоногийн өмнө юм уу да өдөр миний одоо гараашнд машин дотор одоо дуу сонсно, шинэ дуу сонсно гэж миний машинд юу н орох гээд үлхүүр авсан байгаа юм. Тэгээ найзтайгаа орсон гээд тэгээ би машин дотор iPhone 6 гээд утсаа би цэнэглээд үлдээсэн мартсан байсан байхгүй юу. Тэгээ миний орсон ч утас байдгүй. Тэгээ би танаа хүүгийн чи авсан гэж хэлээгүй л дээ. Гэхдээ би цагдаад бүртгүүлсэн байгаа юм. За. Тэгээ миний утас өрөөсөө байдгүй. Тэгээ би хүүгээ яасан бэ? Миний утсыг чи авсан уу? Би ингээд машин дотор ороход байсан. Тэгээд би мэдэхгүй байна гэд би хүүгийнхаа турсхыг хуулаад би байж байгаа байхгүй. Тэгээд би одоо iPhone 6 чинь бас нэг тийм хямдхан утас биш 2 сая төгрөгийн үнэтэй утас. Тэгээ бид нар гаражийн камерын шалгуулсан чинь тэр жижигхэн утсыг бариад юу гэж гарах уу те германда хийгээл авал гарсан байлгүй. Тэгээд нэг ийм шалтгаанаар л одоо өөртөө чи ер нь уулзах гад байгаа юм. За. Тэгээ би өнөөдөр хүүрүүчин залгасан манай ээжийн төрс өдөр та маргааш ярьчаачтай гэ надаас гуйсан боловч одоо чадсангүй. Хамаагүй шүү дээ. Тий хамаагүй шүү дээ. Юу гэсэн үг энэ тэр төрс өдөр ямар амтэн. Тэгээд яасан бол? Тэгээд гол нь энэ хоёр манай хүү болохоор нэг хачин үлгэршгэл юм яриад байгаа байхгүй юу? Ер нь бол Дашторжийг аваад нэг охинд одоо өгсөн, нэг охин бол асуудалд орсон гэл тусалсан инээтрээ байж магадгүй гэл тэгээд байгаа юм. Тэгээ манай хүүд бол яг авснаа хэлээгүй байгаа юм. Тэгээ манай хүүтэй нэг яриад хуу та. За тэгээ. За наашир Улаана нааширда чи. Яриад чи. Бано? Байна. Сомоно та? Хин бэ чи? Намайг Улаана гэдэг юм уу? Яа айлаа зэн юм ээ дөө. Ангийнх нь хүүхд юм уу юуны? Би нөгөө өмнөх сургууль дээр нөгөө хулгай хэрэг мэрэг бөө юм болоод тэгээд энэ шинээр шилжиж ирсэн танаа хүүхдээ ангид намайг Улаана гэдэг юм уу? За. Тэгээд чи ийм юм болсон бохгүй нөгөө нэг Дашторж бүтээр болохоор нөгөө нэг аавын машин дуу бэлдээгээд нөгөө cover гэдэг нөгөө дууны тэмцээнд орох гэж байгаа байхгүй юу? За. Тэгээд шин дуу зохиосон. Шоронд бид нар бүүстэн шоронд бид нар бүүстэн шоронд бид нар бүүстэн энэ нөгөө нэг юу гэсэн үг вэ хөр нөгөө нэг шоронд нөгөө нэг байдаг хүмүүс айгүй хэцүү байдаг гэсэн л дээ. Тэгээ нөгөө нэг их бөөцддөг гээд тэгээ бөөсний тухай юм даа байхгүй. Тэгээ тэр бөөс хань болдог тэр хүмүүстэй гээд ийм утгатай байхгүй. За одоо яриулаад тахтаа. За одоохон байж их чи. Тэгээд та нөгөө нэг Дашторж бүтээр машин суухад утас байсан бохгүй. Тэгээ буугад утас байхгүй болцъё. Тэгээ би Дашторжийг авчин болов гэж бодоод байгаа байхгүй. Яагаад тэгэхээр намуна гэдэг охин Дашторж сайн байхгүй юу? Тэгээ тэр намунагийн охин утасгүйгээд тэгээд тэр утастай болцсонгийн үчиг тэр намуна баярлаа явж исэн байхгүй юу? Тэр намуна төгсөн бол мэдээж хэрэг буцаад авч болох байлгүй дээ. Би тэр намуна мамаатай нэрээ тэгээд цагдаа сэргийлэх хүчин нь олно шүү дээ. Аавтай нэрээ. Гол наав намайг авцсан гээд гадаа нохотой хамт хоноолоод байгаа байхгүй юу? Би нохооны үүрэнд би 2 хонлоо би. Нохотой 2 хонж байгаа байхгүй юу? Тэгээд манай нохооны ячаад орооорч. За юу ээ. За тэгээд яасан бэ? Яг үгүй надад оцгоноод байгаа байхгүй юу? Миний хөл дээр хөдлөөд тэгээ цаашаа явж игээд ингүүл хазах гээд байгаа байхгүй юу? Манай нохоо хүртэл надад дургүй болчиход байна өгчээ. Би яг үгүй голн дээр уцсан л алдаасаа. Аавтай чи яриац. Аавтай ярьдаа. Гэхдээ та аавд миний хүү авцсан байлаа гэд илжээрээ. Би гэртээ анмаар байна. Бараг нохооны хил сурч ах шиг байна. Хүүхдийг авсан гэж хэлчихээ гэж юу гэсэн юм бэ? Минь зөв аавтаа яриулаад таавтаа чинь би. Би аавтаа одоо танд яриулъя. Би тэгээд ядаж би орон дээр унтмаар ш. Би нохоотой хамт үүдэнд унтах надад хэцүү байна. Би наадах учрыг цагдаа сэргийлэх одоо юу гэдгийг бүх юмар нь оролцоо. Уулзаа шийдэж штэ. Чи юунд байлаа? Даасан чамаагийн харин нохоотой гадаа утвал. Өнөө.
Байна. Тэгээд энэ ийм өчтэй юм биш үү? Хэрвээ дасурж авсан бол угаасаа цагдаа магдаагаар мэдэгдээд тэгээд тэр намуна гэдэг хүүхэд нь авсан бол энэ утасны учир олдгол юм биш үү? Тэгээд яг тэр даруйд нь хизээ гинэ тэр чинь. Энэ миний уржигдэр байгаамаа тэгээд яг өөртөө ч юм ихлэ уулзмаараа цагдаа гिचх юм бол цагдаа нар ч одоо хүүхдийн колон молонд хийн гээл одоо бөөн л асуудал болох байх. Ямар ч учир нь олдно надад хэрвээ тэр намуна гэдэг хүүхдэд өгсөн бол тэр намунагаас нь авдаг ч юм ямар ч учир нь олдно шүү дээ. Тэгэхээр чи хүүхдэд тэгж амиа гадаа мадаа нохоо мохоо хануулаад одоо ч нэгээс өмнө асуудал шийдэж та болох л ээ. Би хүүхдээ яаж хүмүүжүүлэх бол чамд бол огтхон ч байдлыг байхгүй шүү дээ. Чи энэ мөн овшиг би гадаа орцсон тонуулсан заа юу. Чи зайлаарай чи манайхаа заа юу чи. Чи зайл явч. Чи дахиад орж ирээд үзээр юм уу хулгаач гүлэг минь чи заа юу. Байна уу? Байна. Та гэхдээ юу яаж та ихэд учир нь алдчих шүү дээ. Та учир зөвхөн тэгэж. Үгүй юу нэ. Гэхдээ би тэсэндээ хүүхдээ учир нь олоодох хэрвээ авсан бол авсан. Үгүй миний дүү яг ийм байна л да. Энэ дасторж гээд энэ хүүхд чинь энэ намуунаа гээд охин уцтай болмоор гэж мөрөөдд юм уу эсвэл уцаа эвдэрсэн юм байна л да. Тэгээд нэг энэ намуунаа гээд хүүхд нь шинэ уц дасторж нь авч өгсөн ухааны манги дээр яриа яваад исэн гэж байгаа байхгүй. Би танаа хүүгээ чинь би нохоотойгоо би хонуулмаар байна шүү би заа юу. Та ямар сайн юм бэ? Учир нь одоо ч та нас би тантай ч уулзаагүй юм. Би одоо сонсч чинь тийм үү? За байж гараа. Энэ новчин босоо орж ирээд хүн чи гаралдаа чи. Чи улаана гар чи. Чи орж ирж болохгүй заа юу. Чи нэ орцондоо чи орой би 3 гээ би чамайг оруулна заа юу чи. Үгснээ үйлээд байгаа чи. Чисэн номшгүй. Тэгээд юу учир нь ямар ч байсан олноо тэгээд танаас олдох байсан үү? Учир зүггүй алгуулчих бол. За тэгээд би тантай хамгийн гол нь би тантай яг одоо таны төрс өдөр болж байгаа юм байна. Өргөө кино театр дээр нэг ресторанд таныг оруулаад нэг кинон даагаад идэх үү? Үгүй та юу кино минь би ямар ч учир нь олоод Үгүй за яг хожир учир начир нь олдох байлгүй дээ. Зүгээр таны төрс өдрөөр бас ийм яриад хүний санаа зовоогоод би өөрөө чи хаятайхан эмэгтэйг сонсоо өөртөө чи нэг би нэг ганц оройн зоог бариад л да тэхүү. За танд төрс өдрийн гал халуун баярын мэндийг хүргэе. За баярлалаа. За би Пэс Мамбо гээд нэвтрүүлгээс өөртөө чи холбогдсон байна. Тэгээд хайртай ямар санан хүн амар хацаач нэрэ бүрдчихсэн байна. Пэс Мамбо гээд нэвтрүүлгээс өөртөө чи холбогдсон байна. Тэгэхээр таны хүү Дашторж энэ бүгдийг зохион байгуулж тоглоуллаа. Тэгээд ээжтэй гинтийн бэлэг барингаа хайртай гэдгээ дамжуулах юм а гэж манай студид хандсан байгаа юм. За баярлалаа. Арай чи муухай юм хийхгүй дээ миний хүү гэж одоо дотроод зүйлээ тэгээд баярлалаа. За тэгээд та төрс өдрийн баяраа сайхан тэмдэглэрээ. Манай нэвтрүүлгийн хамт олныг уучлаарай. Хүүгийн чинь одоо захиалга өгсөн зохион байгуулалттай юм яриа байла. За баярлалаа. Гэхдээ танд нэг тийм төрс өдөр чи хизээч өмнө болж байгаагаар тийм нэг сонин мэдрэмж төрсөн байхаа гэж би бодож байна, тийм үү? Харин тэгээд би гайхаад сэтгэл сонин боллоо. Ямар сонин юм зохион байгуулалт. За биднийг уучлаарай. Яг одоо хүүтэйгээ яриарай. Тэгээд төрс өдрийн мэндийг танд хүргэж байна. Баяртай. За